Та манай Брэдэд ирээд Иволгин датсангаар ороогүй бол Брэдэд ирээгүйгээс ялгаагүй юм шүү. Учир нь Иволгин датсан нь манай нутгийн төв гол сүлд шүтэн юм. Тиймээс манай Брэдэд хүрэлцэн ирсэн зочид жуулчид энэ ариун газарт ирж мөргөн ариусдаг. Та буддын шашны гүн ухаан, түүний уламжлал ёстой танилцаж, Итгэлт хамбад сүсгэлэн залбирч мөргөөрэй. Иволгин датсан нь мянган мөргөлчин жуулчдын зорин ирэх газар яахын аргагүй мөн билээ. Зөвлөл засгийн шашныг хориглох бодлогын золиос болж хаагдсан уг датсанг 1945 онд дахин сэргээжээ. Ийхүү Брэдэд сэргээ нээгдсэн анхны бурхны шашны хийд болсон Улаут хотоос ердөө 36 км-ийн зайд байрлах Иволгин датсан нь өнөөдөр Орос Албаны улсын буддын шашны төв юм. Мөн тус датсанд Оросын буддын шашинтнуудын тэргуун хамбын өргөө байрладаг. Өнөөдөр Иволгин хийд нь сургалтын төв буддын шашны их сургууль, орон сууц, хурал номын хэдэн хийд, сувраг бүхий томоохон зохицолбор болжээ. Итгэлт хамбын уран тансаг энэ хийд Иволгин датсангийн нүүр царай болж дэлхий дахинаа танигдсан. Чухам уг хийдэд Итгэлт хамбын ариун тэлсэн бие хадгалагдан байдаг билээ. Итгэлт хамбын тэлсэн бие нь уг хийдийн гол шүтэн юм. Тэрээр орчин цагийн буддын шашны хамгийн нууцлаг, онцгой хүмүүний нэг юм. Тэрээр 1927 онд гүн бясалган бие барсныхаа дараа шав нартай түүний зохицыг хэрхэн модон авсан тушуулах тухай захин хэлсэн байдаг. Ингээд шав нар нь хамбын загснаар түүнийг очир завлуулж, хуш модоор хийсэн хайрцагтхийн оршуулжээ. Улмаар 75 жилийн хойно буюу 2002 онд түүний шарилыг иргэнэхэд хамбын бие ямар нэгэн өөрчлөлтгүй очир завилж суусан хിവэрэ байжээ. Эрдэмтэд уг байдлыг үл хувирах хэмээн нэрлэдэг. Түүнийг энэ хിവэр өнөө хүртэл бясалган оршиж байгаа хэмээн үздэг юм. Түүний ариун бие Иволгин датсанд хадгалагдаж байгаа бөгөөд сүсгтэн олон мөргөн сүсгэлэх боломжийг бүрдүүлжээ. Энэхүү амьд шүтэн нь дэлхийн судлаачдын гайхалчлалыг төрүүлж, тэдний судалгаа түүний нууцыг тайлахаар үргэлжилсэн хിവэр байна. Мөн Иволгин датсанд хүслийг биелүүлэгч чулуу бие, чулуун дээр ногоон дарих гүнгэрваанд заларч байдаг. Сүсгтэн олон тэр тэмдэглэсэн цэг дээр очиод нүдэнж гараа урагш сунгаа алхаж уг чулуунд хүрэх ёстой. Ингэж чадхаваас таны хүсэл биелэх болно. Уг хүслийн чулуун ногоон дарихийн дугны хажууд байрладаг. Домог ёсоор уг чулуунд ногоон дарихийн өөрийн алганы хийгээ үлдээсэн гэж үздэг юм. Шивнэх хүсэл та найрун, бодол тань тунгалаг байх ёстой. Хүслээ шивнэх үйлийг ихэд сүсгэлэн, ёсчлон гүйцэтгэх хэрэгтэй. Би өөрөө хүслээ шивнэж үзэхээр шийдлээ. Би яг хүрч чадлаа. Алхаж байхдаа нүдээ нээж хараагүй шүү. Иволгин датсан нь зөвхөн шашин номын төдийгүй түүх соёл, уран барилга, урлагын ухааны төв юм. Тиймдээч уг хийдийг газрын хүмүүс зорин ирдэг юм. Сүсгтэн олон адис авч сүсгэлэн залбирахаар ирдэг бол бусад газрын жуулчид орон дахны ёс уламжлалтай танилцахаар ирдэг. Ирсэн хүмүүр амарлингууд хүрч зөв зам өрөө олдог байна. Хүрд эргүүлэх нь өөрөө гүн гүнзгий утга агуулдаг. Хүрд эргүүлэх тоогоор уг хүрдэн дээр бичигдсэн тариныг тэр хэрээр уншсантай ажил гэж үздэг. Иволгин датсангийн том хурлуудыг 2024 онд нээгдсэн шин цагаалах цогчин дуганд хурдаг. Хуучин цогчин дуган сүсгтэн олныг багтааж дийлэхгүй болсон тул шин дуганыг барихаар болсон байна. Шин дуган нь хуучнаасаа 5 дахин том. Өнөөдөр бүр уншлагатай болжээ. Орос Албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин 2013 онд айлчлан ирсний дараа шин датсан барих шийдвэрийг гаргажээ. Шав тайван шинээр босгон нээсэн уг датсан өдөр бүр уншлагатай бол харин хуучин датсанд монгол хэлээр хурал ном даган баясах боломжтой. Монгол хэлээр өдөрт 3 удаа хурал хурдаг байна. Монголын сүсгтэн олон шин сүмд хурал даган баясаж Итгэлт хамбад мөрөгхөөр олноороо ирдэг. Тэд ёс уламжлалаа чанд сахидаг хүмүүс. Автобус, машинаар ирээд хэрвээ энгийн хувцастай бол заавал үндэсний дээл хувцаа сольж өмсөд ирж мөрөгдөг. Дээл хувцас тэргүүтнээ сольж өмсөд хадаг яндар бариад датсан руу ордогдоо. Ийм ёс уламжлалаа сахин дээдэлдэг. Монголчуудаас манай бариадууд суралцаасаа хэмээн ихэд хүсдэг юм. Иволгин датсанд мөн буддын гүн ухааны даш чонхорлон их сургууль байрладаг. Өнөөдөр энд олон 10 ламханаар суралцж байна. Их сургууль 3 факультеттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус их сургуулийн гол зорилго нь буддын шашин түүний гүн ухаан хийгээд дорн дахин судлалыг сэргээн хөгжүүлж Орос Албаны улсад түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна. Тус их сургууль нь улсын бус хувийн сургуулийн статустай. Өнөөдөр Орос Албаны улсад ижил төстэй сургалт явуулдаг сургууль байхгүй байна. Энд буддын гүн ухаанаас гадна төвтгөл, бурхны зураг урлал, зурхайн ухаан, дорн дахны ангаах ухаан, за мөн тоо хийгээд байгалийн ухаан, түүх, англи хэл зэрэг хичээл заадаг байна. Суралцах хугацаа 5-7 жил. Суралцах хэстэн шавлан сууж ном үзнэ.
Ном уншлага, зан үйл, шашны баяр ёслол нь олон зууны уламжлал түүхийн гэрч болж түүн лугаа нэгдэн нийлж байгаа мэт сэтгэлийг төрүүлдэг. Хүсвэл та хөтөчтэй аяллаа хүрээнд буддын гүн ухаан түүний зан үйлийн талаар дэлгэрэнгүй мэдэж авах боломжтой. Манайх танилцуулах аяллаа хөтөч олонтой боловч жоохон монгол хэлээр тайлбарыг хийж чадах хүн тунцсан. Тиймээс бид энэ орон зайг нөхөхөөр зорин ажиллаж байна. Явалгын дацанд итгэмжлэгдсэн хөтөч нар тайлбар хийх эрхтэй байдаг. Эдгээр хөтөч нар монгол хэл мэдэж байж л Монголоос ирсэн сүсгтэн олон хийгээд жуулчдад Орос дахь буддын шашин түүний бодлого цар хүрээг бүрэн төгс тайлбарлаж чадах юм шүү дээ. Иволгийн дацны нийт 10 дугуйн лам нарын орон сууц их сургууль мөргөлчдөд зориулсан зочид буудал амарч зугаалах ногоон байгууламж бүхий зохицолбор юм. Мөн музей хийгээд уран зураг, уран баримлын урлан байрладаг. Дацан өдөр бүр өглөө 9-өөс 17 цагийн хооронд ажилладаг. Харин Итгэлт хамбын өргөө 9:30-аас 17 цагийн хооронд үдийн цайны завсарлагатаагаар ажилладаг. Цайны завсарлага нь их хамбын өргөөний хамгаалагчид хийгээд үйлчлэгээний ажилчдад зориулагдсан. Энэхүү дацсанд хүмүүс амар амгалан сэтгэлийн зөв замыг хайн ирэхээс гадна биеийн өвчнөөс ангижрахын тулд зарим очтгоо. Отож Маранбанаар төвдийн оншилгооны уламжлалт аргаар танин оншилж, дорн дахны уламжлалт аргаар эмчлэн илааршуулдаг. Иволгийн дацна нь их амар амарлангүй орон юм. Эндээс та төвд хэм маягийн уран барилга, урайд Монгол соёлын нийлэмжийг үзэж, сэтгэлийн амар тайван гүн гүнзгий ариусал зөв мөрийн зүгээ олох болно.